нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. За өдрийн мэнд. За манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв археологийн эмнэлгээс хамтран зохион байгуулж буй архигүй амьдралыг зохицлоо 2 аяны хүрээнд археологийн төв эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн багийн зөвлөх анагаах ухааны магистр Түвшин Жаргал эмчтэй энэ удаагийн ярилцлагыг хүргэж байна. За Түвшин эмчээ энэ 80 маань одоо тий засгийн газрын 2021 оны 224 дугаар тогтоолоор жилийн 2 дугаар сард архитектурын согтууруулах тэмцээг аяныг зохион байгуулдаг. Энэ аяны хүрээнд одоо Монгол улсын архи согтууруулах хүндэний хэрэглээний өнөөгийн түвшингийн талаар та бяцхан тодруулга хийж өгөөч. За архи согтууруулах хундаа гэдээ ярихаар тийм нэг айгүй олон түвшинд ярих болчдөг. За одоо төрийн бодлогын хувьд бол мэдээж энд урьдчилан сэргийлэхтэй илүү анхаарья гэсэн чиглэлтэй байна тийм. Манай эмнэлгийн хувьд бол аль хэдийн ингээд өвчин болчихсон хүмүүстэй илүү ажилладаг. Тийм болоо. Танаа байгууллагатай тийм бид нэг хамтарж байгаа гэдэг нэг урьдчилан сэргийлэлтэй энэ өсвөр үе залуустаа тийм энэ асуудал айгүй ноцтой болохоос өмнө эхлээд тэгээ дараа нь зардал хөрөнгөч гэсэн хэмнэх ийм зорилгоор тийм энэ дэр эхлээд мэдээллийг хүргье гэсэн ийм зорилготой байна. За тэгээд яг би өнөөдөр гол зорилго маань яг архины хэрэглээ одоо бүх хүнийг архи ухаа бол гэх зорилго алга. Энд орвол нэгэнт энэ бол хэрэглээ тодорхой хэмжээнд татварын юм уу эдийн засгийн ач холбогдолтой байгаа одоогийн нөхцөлд хэрэглээ гэдэг үүднээс нь харж за хэмжээ юм уу те энэ дэр бас нэг ийм аюултай төвшнүүдэд хүрэхгүй байх гэдэг урьдчилан сэргийлэх талын ямыг ярья гэж бодож байна. За тэгэхээр архи согтууруулах хундааны хэрэглээний байдлаар нь бүх хүн амыг те нийтд нэг 5 бүлэгт хуваадаг. За нэгдүгээр бүлэг буюу хамгийн одоо суур төвшин нь бол архи согтууруулах хундаа огт хэрэглэдэггүй буюу эсвэл эрсдэл багтаа хэрэглээтэй гэсэн ийм бүлгийг авч үздэг. За огт хэрэглэдэггүй гэд бодохоор за жишээлбэл хэн байх вэ гэл тий өөрийнхөө хувьд бодох нь шүү дээ. За би ямар хуу вүлээ гэд ингээд бодохоор огт хэрэглэдэггүй гэдэгт нэлээд олон хүмүүс орно. За жишээлбэл одоо яг Монгол улсын хуулиараа тий хэдэн нас вэ гэл. Тэгэхээр 21 хүртэлх насныхан бол огт хэрэглэхгүй байх ёстой. Энэ бүлэг маань байгаа. Тий нийгмийн одоо залуусын хувь их учраас манад ихэнх хувийг эзэлдэг тий хүүхэд залуус гэд. За 21-ээс дээш болоод эхлэхээр яг тодорхой хэмжээнд одоо оюутан залуусын хэмжээнд хэрэглээ эхэлдэг гэж тий. Тэгэхээр яг тэр бас хүний биологийн тий бие махбодын онцлогтойгоор энэ насыг бас гаргаж ирсэн. Олон улсын судалгаагаар бол энэ наснаас өмнө хэрэглэх юм бол хүмүүс ялангуяа өсвөр залуу наснд эхлэх юм бол донтолтонд маш мэдрэг байдаг. Ялангуяа тархины хөгжил гүйцээгүй тий бид нэг 25 хүртэл өсөлт явагдана гэж хэлдэг шүү. Тэгэхээр яг тэрнтэй холбож үзэх юм бол тархины хувьд байнга энэ мэдрэг байдал үүсчих юм бол маш хурдан хугацаанд донтдог. За тэгээд бусад эдэрхтэй ялангуяа элэгний энэ архи согтууруулах хундааг хоргоожүүлэх чадвар бас ийм асан төрөгчдийн хэмжээнд очиагүй байдаг онцлог тий талууд байдаг учраас энэ дээр энэ насыг тогтоож өгсөн байдаг. За дээр нь энэ хүмүүс бол санхүүгийн хувьд бас хараат байдалтай тий хөвчлэн аав ээж ах トゥ нартайгаа хамт амьдардаг. Яг бие дааж ажил та болоогүй санхүүгийн орлого байхгүй ийм эмзэг байдаг учраас аль болохоор энэ наснаас согтууруулах хундаа хэрэглэхгүй байгаа ч гэсэн ийм зорилгоор харгалсан юм гаргасан байна. За тэгээ явтаа хүмүүс бас энэ дээр заримдаа эмзэг ханддаг тий ягаад 21-с доош насныхан болдгоо 18 нас жишээлбэл сонгуул өгж болж чинь цэрэгт явж болж чинь гэдэг юм тий. Гэтэл энэ бие махбодын онцлог гэдгийг бас харгалзаж үзэх хэрэгтэй гэд олон улсын туршлага бас энэ судалгаануудаар нотлогдсон байдаг. За тэгээд яг за жишээлбэл бид нар байна тий ажлын байран дээрээ бүх хүн ажлын цагаар огт хэрэгж болох вэ гэдэг одоо дотоод журмаараа бүх байгууллага мөрдөж ажилладаг энэ нэг бүлэг байна. За бас согтууруулах хундаа огт хэрэгж болохгүй гэсэн заалт бол яг жолооны ард одоо бид нар бас байх нь шүү дээ тий жолооны ард ерөөсө хэмжээ зааж болдоггүй огт хэрэглэхгүй. За жирэмсэн байх үедээ хөхүүл үедээ тий ээж нарын хувьд бол энийг бас мэддэг. За янз бүрийн эмчилгээ хийлгэж байгаа эмнэлэгт бол энийг бүрэн харгалдаг шүү дээ. Тэгэхээр бусад ийм тайраа хэрэгжилж байгаа арамтай нь этил спирт уралд ороод ямар гаж нөлөө ямар өөр урал өхийг тооцоолох боломжгүй болгочдөг. Тэгэхээр энэ бол аюултай болчдөг учраас огт хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Гэх мэтчлэн ийм бүлэг хүмүүсийг оруулж авч үздэг. Тэгэхээр ингээд суур одоо бид нар пирамида гэж үзэх юм бол суур нь бол нэлийн ийм өргөн байх хэрэгтэй болчих чинь тий. Уг нь бол яг энэ дүрмээ мэдээд яг энэ нөхцөлийг мэдээд хүмүүс хэрэглэхгүй байгаа бол хүнийх нь тоо бол айгүй өндөр байх боломжтой. За харамсалтай нь манад яг энэ хуулийн хэрэгжилт хэр байгаа гэдэг асуудал бас байгаа тий. За энийг бас дараа нь тодтохъя. За дараагийн 2 дахь төвшний хэрэглээ юу аж болох вэ гэхээр эрсдэл багтай. Буюу одоо бид нэр одоо хүмүүс ярихдаа тааруулдаг нэг хүмүүс байна гэдэг тий. Одоо яг хэмжээ нэг тодорхой хэмжээнд очихороо болчдөг. Эсвэл одоо тэгж шуналдаж ард нь ахиж давардаггүй тий. Дээр нь яг бас нэг хэмжээгээ мэдээд ингээ болийг хийж чаддаг тийм юм тий. Бас ийм хүмүүс. За ихэр хэмжээ буюу одоо энэ юун дээр яриа л да. Тохиолдлын хувьд тий. Давтамжийн хувьд хаяа нэг буюу зайлшгүй шаардлагатай гэж одоо өөрөө үтсэн тохиолдолд тий маш цөөхөн удаа амсаад тавьчихдаг ийм хүмүүсийг бид нар бол эрсдэл багтаа хэрэглээ гэж бодох юм. За энэ дээр бас мэдээж хэмжээ улс орон болгон бас гаргасан байдаг. Тэгээ яг олон улсын хэмжээнд бол ингээд улс орон болгон хүнийхээ илгэний спиртийг задлах чадвар дээр үндэслээд нэг ийм онцлог өөр хэмжээнүүд гаргацсан байдаг. Тэгэхээр энэ бол өөр дахна шүү дээ улс болгоны хувьд. За манай Монгол хүмүүсийн хувьд одоо тий танаа судалгаа бас гарсан байгаа тий. Илгэнд спиртийг задалдаг альдгидээ гэдэг NASA гэсэн ферментийн бүлгийн удамшлын дутагдaltaй ийм хүмүүс байгаа. Тэгэхээр одоо яг энэ дээр хэмжээг одоо Америк юм уу Оросд хийсэн судалгаатай харьцуулж бид нэр ярихад бас аюу хүндрэлтэй тий. Бие махбодын одоо генетикийн Монгол үндэстний бас онцлог байгаа. Яг одоо стандарт дринкс гэдэг гадныхан бол ярьдаг те тэрийг ингээ шууд махчлаад Монгол дээр орчуулахаар стандарт хэрэглээ гэх гэдэг. Тэгэхээр энэ бол биш те нэг ийм хундагалалтын хэмжээ буюу гэж яриад байдаг те нэгж болгож авч үзэх хэмжээ байхгүй нэг өөрийнхөө хэрэглээг би хэмжихийн тулд нэгж байх хэрэгтэй. Тэр нэгжийг улс болгон өөрийнхөө хүний онцлог дээр тохируулж эрэгтэй эмэгтэй хүүсээр ялгаж гаргадаг. Одоогоор бол бид нарыг яг ийм бариад хэлчихээр тоо бол бид нар залуу байна. Гэтэ нөгөө нэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нөгөө хэтрүүлэн хэрэглэгчийг үнэлэх тийм зөвлөгөн дээр 6 бод түүнээс дээштэй олон улсын стандартаар ууж ивэл хэтрүүлэн хэрэглэгчд авдаг. Тэгэхэд Монгол улсын хэмжээнд энэ дэлхийн хэмжээнд 6 байх ёстой юм. Монгол улсын хэмжээнд 9.6 маш өндөр тоо тий. Яг энийг бид нар бол тэрнээс бага байхаар аль болохоор тооц гэдэг тий нөгөө юм баримжаа авах гэж ярьдаг. Гэхдээ энэ бол нэгж хэмжээгээр болохоос ш одоо хундагалалт яг манайхан нэг одоо юу гэдэг 100-аар тооцдог ч гэдэг юм уу тий. Гэтэл Америкт жишээлбэл нэг шот буюу нэг хундагалалтын хэмжээ 25 мл тий. Цагаан архины хэмжээгээр тооцохоор байдаг. Тэгэхээр тэр онцлог нь өөр байдаг тий улс болгонд. За энэ дээр ярьж байгаа нь давтамжийн хувьд айгүй хол байдаг. Тэгээ яг хэрэгжилж байгаа нэг удаагийн хэрэглээний хэмжээ бага хүмүүсийг бид нар ерөнхийдөө эрсдэл бага байна гэж одоогоор тооцдог. Гэхдээ энэ хүмүүсийг бас зүгээр одоо чи бага гэдэг юм чи яг тэ гэдэг хайж болдгоо. Урьдчилан сэргийлтийг явуулж байх хэрэгтэй байдаг. Одоо ялангуяа дөнгөж хэрэгжилж эхэлж байгаа оюутан залуусын хэмжээнд бол энэ хэвтрүүлвэл ямар аюул байх вэ? Яг хэмжээнээсээ багасгах бол амьдралд ямар ач холбогдолтой вэ гэдэг тал дээр ийм богино хугацааны ярилцлага арга зөвлөдөг. За 3 дахь төвшний буюу одоо аюултай хэрэглээ гэж бид нэрлэдэг байгаа. Энэ төвшин 3 дахь шат нь. За тэгэхээр түрүүний бидний эхний тайлбарласан огт хэрэглэж болохгүй гэсэн энэ бүлэг маань ямар нэг хэмжээгээр хэрэглэж юм бол тэгээ нөгөө 25 мл-ээр ч юм уу бүр бага хэмжээгээр хэрэглэсэн ч аюултай хэрэглээнд ордог. За жишээлбэл те одоо машин барьж байхдаа бид нар нэг балгасан юм аа эсвэл амссан юм аа гэхээр асуудал юу болдог вүлээ те өөрийн болон бусдын амнаас эрүүл мэнд за тэгээд эд хөрөнгөнд аюул учруулах юм нөхцөлийг үүсгэх эрсдэл нь бий болдог учраас энийг аюултай хэрэглэн тооцдог. За жирэмсэн дээр ч гэсэн тий цаашдаа ургийн хөгжилтэй нөлөөлөх өөр гэдэг юм уу. Одоо бид нар ажлын байрандаа гэхэд чинь тий асуудал үүсгэн шүү дээ. Одоо ганцхан мэдслийн эмчийг ярьж болохгүй ганцхан одоо нисгчдээр ярьж байгаа юм биш. Бүх төрлийн албан тушаалтан ажлын байран дээрээ ямар нэг байдлаар зөвтруулаханд хэрэгэлсэн байлаа гэхэд тэр хэмжээнээс хамаарахгүйгээр энэ ноцтой асуудал үүсгэж үүсгэнэ. Эрсдэл үүсгдэг. За одоогоор үүсээгүй байна гэдэг нь үүсэхгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид нар энийг эрсдэл гэж тооцоод байгаа. За
энэ болог маань юм байдаг бахан. Энэ дэр бол хэмжээ өрөхдөггүй юм тийм. Уусан л бол тэгэхээр нөгөө огт хэрэглэдэггүй бүлгийн хүмүүс маань ямар нэг байдлаар тий 50 г 25 г уусан тохиолдолд маш аюултай бүлэг рүүгээ шилжих нэр зөв хэрэглээ. Тэгэж хүмүүс иргэд маань ойлгож бас болох нэ. За тийм. За тэгээд дөрөв дэх бүлэг маань одоо хэтрүүлэн хэрэглэгч гэж хэлээд байгаа тийм. За яг түрүүний чинь хэлсэн яг ийм тодорхой хэмжээнээс давсан хэрэглээтэй. За дээр нь хэмжээний хувьд тэрнээс гадна ийм давтамжийн хувьд аюу ойрхон болчихдог тийм. Одоо жишээлбэл 7 хоногтой гэж тооцох юм уу, сардаа гэж тооцох юм бол 2 4 хэдэн ч удаа гэдгийг тийм. Ингээд 7 хоног болгон 5 өдөр болгон гарч уурлаад гэвэл одоо энэ бол хэтрүүлэн хэрэглэгч рүү гарч байгаа орсон тийм. Магадгүй тэрнээс цаашаа түвшинд очсон байх магадлал өндөр гэсэн үг байна шүү дээ. Давтамжаараа ядаж ярахад. За нэг удаагийн хэрэглээ бас хэр их вэ гэдэг нь бас энд нөлөөлдөг. Тэгэхээр яг манай улсын хувьд болохоор хэрэглээний хэмжээгийн аюу хязгаарлалт багтай буюу одоо хит өндөр хэрэглээтэй тийм нэг удаагийн хэрэглээ. Хэдийгээр одоо сардаа ганц удаа би удаа гэж байгаа боловч яг нэг уухтаа маш их хэмжээгээр хордлох төвшөнд очтол хэрэгэлдэг ийм түгээмэл хандлага байгаа. Тэгээ энэ бол бас анхаарах хэрэгтэй асуудал. Яг олон улсын хэмжээнд бидний биенж дринкинг гээл те илүү залуучууд дээр үүсдэг гэдэг боловч манайх бол энэ наснаас хамаарахгүйгээр айгүй түгээмэл байх хандлага ажиглагдаад байдаг. Тэ. За тэгээд 5 дугаар түвшин буюу одоо ингээд хамгийн орой дээр нь гэж бодъё пирамидаар бол тэгэхэд энэ хүмүүс архин дондох өвчтөй болсон хүмүүс гэдэг. Бүр эмчлэгдэх одоо нин шаардлагатай болсон. Зөв тий. Тэгэхээр яг саяны төвшингүүдийг бид нар хэлээд байгаа нь аюултай төвшөнд орж ийна л гэдэг бол тий ингээд хоригдсан нөхцөл төр хэрэглээд байна гэдэг бол энэ цан үеийн асуудал үүсэж байгаа гэдэг. Тий энэ мэдсээр гад хэрэгжилж байгаа. Тий мэдсээр. Жишээлбэл одоо жолоо тий согтуугаар жолоо барьдаг хүмүүс энэ бол санамсаргүй үйлдэл биш. Энэ дахин давтдаг юм зөрссөн үйлдэлчдэг. Ихэвчлэн одоо юу гэдгийг бид нар харахтаа хүмүүс ч гэсэн ярьдаг тий одоо цагдаатай ингээл цагдаа баригдахгүй юм чинь за яах вэ нэг удаа яах вэ гэдэг юм уу те цагдаа байхгүй байгаа дэр гэж боддог гэдэг нь аль хэдийн энийг ингээд тооцоолцсон энэ болно гэж би зөвшөөрсөн ийм хандлага байна. Энэ бол зан үеийн буюу зурсан хандлага болох магадлал айгүй өндөртэй айгүй эрсдэлтэй ийм зан үйл. Тэгэхээр энэ дээр бол тусгайлан ийм хэмжээ бага байсан ч хамаагүй тусгайлсан ийм зан үеийн ийм засал байх шаардлагатай гэдэг. Энэ дээр бол одоохондоо бид нар бас ажиллаагүй юм л да тийм. Тэгээд яа тэгэхээр зөвхөн архинд онцсон буюу одоо эрсдэл гэсэн тэр бүлэгтэйг л ажиллаад байгаа болохоор олон оны маань энэ одоо нэг өрсөн сэргэлт нь бол орхидоо бас тийм ингээд тэн дээр ч гэсэн анхаарал тавих нь бага байна л да. Хөрөнгө мөнгөний өчрөд асуудалтай байна. Гэхдээ яг одоо нөгөө аюултай түвшинд одоо жишээлбэл автомашины жолооч юм тийм хэрэгжилж байгаа. Тэр хүн зөвхөн ингээд цагдаа л намайг зогсоол би ингээд зогсноо гэсэн бусад одоо тэр согтууруулах хундаас гарах үр дагавар тий. Одоо ямар нэг байдлаар осолд гэмтэлтэй хүрдэг юм бол эдийн засаг амнаас тий ажил төрөлгээ бүхэл юмд нь эрсдэл үүсэх гэдэг нь хүн мэдсэн хэрнээ хэрэгжилж байгаа гэдэг нь болохоор тэр маш их аюултай түвшин рүүгээ орж ийнэ гэсэн үг тий. За тэгээд архин дондох өвчин өөрөө хэд үе шаттай тий. За энийг нэг тэгж дэлгэрүүлээд яхав зүгээр хүмүүсийн хувьд мэдчих хэрэгтэй гэсэн мэдээлэл өгөх юм бол архин дондох өвчтөй хүмүүс эзлэх уул манад нэлээд өндөр гардаг. За тэгэхээр тийм болохоор хүмүүс тэгээ энэ хэтрүүлэн хэрэглээ архин дондох өвчтөй болцсон гэдгийг мэдэхгүй. Тэгээ би бол бусадтай адилхан л хэрэгжилж байна. Ганцхан намайг чи ингээд одоо их нэрээ ч юм уу тий архинд орсон хүн гэж над чиг байдгүй маа би ажиллаа хийж जैन тий албан тушаал байна машин хэрэгтэй гэр оронтой тий би ямар энэ гудамжинд гараа юу гэсэн байдлаар ингэж буруу ойлгоод байдаг. Архинд дондох өвчтөй болцсон хүн зүгээр түгээмлэр жишээ гаргахад тий за арх маш сайн даадаг манайхан гэл тоорондоо ингэж ярьдаг хүмүүс бол бивийг өөхшүүлж байгаа нэг хэлбэр тий маш өндөр түвшинд архинд дондцсон байгаа хэлбэр байгаа. За тэгээ яг зүгээр л уугаагүй байхдаа за нэг сар би ерөөсөө огт уусангүй шүү. Бид нар ойр дээрээс шоудаагүй шүү. Ямар нэг ингэж санаа гаргаж баяр ёслолын сэтэл өгж байгаа. За ингээд байгаа өдөр тэмдэг өөрөө ирэхгүй ийм уух дуур үүссэн магадлал үүсэж байна. Бараг архин дондох хүч аль хэдийн үүссэн. Хамт орноо уриалах тий баяр ёслол болж чиний төрсөн өдөр тэмдэглэлт баяр боллоо бас ахын төрсөн өдөр гээд ямар нэг байдлаар арх уух шалтгаыг архин дондох өвчтэй хүмүүс маань
ингээ бусдад гаргаж тий өөрийгөө ингээ уриалж байна. Миний ойлгосон зөв. Тэг яг энэ бол өөрөө ирэхгүй үүсдэг тийм дур үүсчихэд байна л гэсэн үг тийм энийг юм санаачлаг гаргадаг өөрөө ирэхгүй өөрөө ингээд өгүүлээд байна гэсэн тийм юм өгүүлэх байдал. За тэгээ ялангуяа ингээд өөрөө тэрийг мэдрэхээ болдог үе байдаг. Архинд ороод байгаагаа өөрөө мэддэггүй. За харин найз нөхөд юм уу эсвэл ажлын газар ахын чи ер нь жоохон дуртай болоод байна гэхэд маш хэмзгэлдэг, үгүйсгдэг. Тэгээ энэ одоо дараа надад дургу болохоор л эсвэл миний оронд өөр хүн авч тавих гээд ч гэдэг юм уу те ингээ заавал өөр шалтгаан руу оруулах. Эсрэгтлийг нь харах нь шүү дээ. Өөрт нь тухайн хүн ингэж зориулж санаа тавьж хэлж байгаа гэхгүй буруу талаас нь ойлгож эхлэх нь өөрөө илүү өөрийгөө их хамгаалдаг. Тэгээ бусдаас энэ асуудал болоод байна л гэж их өөрийгөө хамгаалаад байдаг. За энэ бол зөвшөөрөхгүй сон гэдгийг айгу түгээмэл шинж байдаг. Тэгэхээр яг энэ нөхцлүүдийг бас бодох хэрэгтэй хүмүүстэй нэгээрээ таних бастай болчиход байгаа. За хүмүүсээс бид нар нэг хамгийн ихний байдлаар нэг 4 асуултыг бас асуудаг тий. Тэр эмзэглээд байна уу? За гэрийнхэн ч бас ингээд нэг өөрт чинь сануулад байна уу? Тэ тэрэнд өөрөө айгу уурлаад байна уу? Тэ дээр нь яг шараа өглөөний дотор муухай болоод байгаа тэр нэг эвгүй байдалтай байгаа. За өөрөө дарахын тулд арх согтруулахын даа эсвэл аль нэг пив тэ хэрэглэх сонирхол үүсээд байна уу эсвэл тэгж байсан уу? Тийм байсан бол ер нь бол хэд удаа тэ ер нь ер нь л тэргэлж байсан л бол тэр хүнд аль хэдийн юм шар архиар тайлах хэмжээ гэсэн баггүй согтруулахын даа тайлах ийм төвшөнд очсон бол энэ архинд орцсон, донд хүчтэй болцсон гэсэн мэдээлэл байгаа байхгүй. За дээр нь яг хэзээ нэгэн цагт өөрөө тэ ямар нэг юмыг би хойшлуулад эсвэл одоо нэг аргалаад тий. За хийх ёстой хариуцлагатай ажиллаа ингээд архиусны улмаас одоо согтруулахында хэрэгснийхээ улмаас хойшлуулсан аргалаад тий. Тэгж байгаа бол энэ л эдийн энэ орчихсон шалтгаан гарах нь тий. Ямар нэг ажил төрөл хийж байгаа хүнд ажил үүрэг өгөх тий удирдлагаас өгөхөд ямар нэг байдлаар шалтгаанаар хойшлуулах тий тэр бас байдлыг тухайн хүнд бий болох гэнэ. Тий. Тэгэхээр яг хүний нөөцийнхэн тий энэ албан тушаалтнууд анхаарах ёстой юм байн акт аваад байгаа. Тэ одоо эмийн чөлөө аваад байгаа хүн дээр анхаарах нь байна. Яагаад тэр хүн байн унаад бэртэд идэг эсвэл юм өргчөөд идэг те. Энийг аюух гэрийнх нь өөрөө энийг хамгаалж аюух тийм эмийн чөлөө авах гээд байдаг. Тэгэхээр өшөө одоо байн одоо хоцрох байж байна. Тийм те. Нэг шалтгаан гаргаад ингээд за энэ түгжрээ эднэрийг тусад нь авч үзэх те. Тэгтэл яг ажилдаа ирэхгүйгээр яг цаг тулсан үед л байнгын хүн байхгүй болоод байна гэвэл энэ юу болоод байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй болсон. Тэгэхээр байгууллагын хүний нөөц одоо те нийт албан хаагч тийм одоо чих талин болж ажиллах шаардлагатай байгаа маань. Одоо тэрийг бас та хэд анхаараарай. Ажилдаа ингээ ирэхгүй байгаа, хоцорч байгаа, ямар нэг байдлаар эмийн чөлөө авж байгаа гэх байдлаар одоо шалтгаан тоочж байгаа хүн одоо албан хаагч руугаа төлхөө санаа тавих зөв. Тий, шалтгаан дээр нь шалтгаан дээр нь тодруулах тий. Тэгээд тэр хүнийг одоо ажлаас халнаа гэхээсээ өмнө яагаад байна? Тий, асуудал яг юу байна гэдэг дээр илүү ажиллах юм бол магадгүй тэр хүнийг эрт хугацаанд нь тий архинаас алдчихгүйгээр тэр чинь үнэтэй хүний нөөц шүү дээ. Аль хэдийн туршлагатай, тэгээ эд ажилдаг, ажиллаа мэддэг болчихсон тий. Одоо хүний нөөцийн хувьд бол энэ ажилдаа доктор суршилтай байвал илүү хэрэгтэй байдаг. Гэтэл яг нөгөө энэ өвчин үүссний улмаас энэ хүн тэр ажиллаа хийж чадахгүй болчиход шүү дээ. Гэтэл энэ нэг гимт хэрэг хийцэн юм уу одоо нэг юм байж болохгүй юм шиг нийгэмс юм сөрөг хандлага байгаа учраас нөгөө хүн маань энэ асуудлыг өвчтөө гэж хүлээн зөвшөөрөхгүй аль болохоор одоо өөр юм руу ингээд хандуулаад байна шүү дээ тий. Одоо сахарын диабет чихрийн шижин өвчтэй даралт ихтэй өвчтэй гэхэд хүмүүс чинь бараг оншоо шууд хэлээ тий. Би одоо энэ ийм учраас чөлөөтэй ингээд өвчтэй байгаа шүү гэдэг байхад би арх уудаг шүү. Би архинд донтцсон байгаа гэдэг хувь хүн бол хийжээч хүлээн зөвшөөрөхгүй. Тэр бол нэлээд тохиолдолд айгүй хүнд. За хүлээн зөвшөөрсөн байлаач бусад төвшөндөө ойлголцоход бас энийг тий нэг юм бүр гудамжнаас ирсэн юм шиг л хүмүүс аюу юм ердөө тулаа үтсэн юм шиг гэдэг шүү дээ тий гайхаж аюу хүн дээр хүлээж авч байгаа. Тэгэл энэ бусад өвчнөд л адилхан архаг өвчин энэ эмчилгээ тий бас яг энэ эмчилгээ авахгүй тэр хүн өөрөө энэ дээрээ ажиллахгүй өөрөөсөө байвал хүсэл гарахгүй байвал энэ бас хүнд өвчин даа тий ингээ яа тэгэхээр бусад бараг осол гэмтлийн ихэнх хувийг эзэлж байгаа тий найгарлалтын шалтгаанд орж байгаа. За тэгээд одоо хөлмөрийн чадвар алдалтыг маш ихээр бууруулдаг ийм олон одоо энэ өвчнөөс болоод 60 гаруй өвчин
үүсдэг. Тэгэхээр одоо энэ дээр анхаарал тавих шаардлагатай. Тэгээ энэ ганцхан одоо анагаах ухааны тал юм биш. Нийгэм сэтгэл зүйн айгу хавсарсан хүчин болохоор айгу төвөгтэй байдалд ордог. Тэ нийгмийн одоо эдийн засгийн хувьд ч гэсэн ядуурл хүргэдэг. За тэгэхээр нөгөө 2002 оны согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ гэмт хордлог гадны шалтгаанаар одоо осолд хүртэж нарс болсон тохиолдол Монгол улсад 1460 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Энэ тохиолдолд зөвхөн архинаас болоод 1460 харамсалтай өндөр тоох. Нэг улсын хувьд бол дайны гамшигтай үртцсэн юм уу? Саяны коронавигийн бараг тохиолдлоос нөгөө өндөр зэрэгцгүүрсэн юм хэмжээ төрж яана гэдэг бол энэ бол сэргийлж болох боломжтой буюу тий халдварын бус гаралтай хүчин гэж үзэхээр тий ийм сэргийл амьд байх боломжтой байсан тохиолдол. Тэгэхээр тэр нийт одоо 1460 тохиолдлын тий 82.6% нь эрэгтэйчүүд байна. Тэгэхээр эрэгтэйчүүдийн дундаж наслалт Монгол улсын хэмжээнд тий 66.5-тай байгаа нь одоо энэ үзүүлэлт нь бас нөлөөлөх. Энэ архитектуртай буюу эрхэм тооцох өвчтөй аль алинтай холбоотой тий. Зөвхөн яг хоо энэ нас уралтан дээр бас яригддаг л да олон улсын судалгаагаар хандлага нь бол яг үнэхээр олон жил уучсан архин донд хөвчнээ сүүлийн үе шатанд орсон хүний нас уралтаас илүү энэ нас уралтанд эзлэх хүн хөвчлэн залуу насны за нэг удаагийн тохиолдлоор буюу бид нар яриад байгаа хэтрүүлсэн хэрэглэнээс болсон нас уралтай өндөр хувийг эзэлдэг. Тэгэхээр хөдөлмөрийн чадвартай эд идэр залуу насны тийм ийм хүмүүс энэ нас уралтанд өндөр тоо эзэлдэг гэдэг. Тэгээ энэ бас харамсалтай байна. Энэ дээр ажиллах боломжтой, сэргийлэх боломжтой ийм халдварын бус гаралтай болчтой тийм хувь хүнээс шалтгаалсан. Гэтэ яг энэ өвчин бол нийгмийн гэж үзэж байгаа. Тэр хүн одоо яг тэ одоо бид нар өвчтөй болох бол мэдэхгүй шүү дээ. Архин дондцсон гэдэг тэр хүн маань санаатаагаар одоо уусаараагаал архинд орцсон гэж ойлгож болохгүй. Тийм ч баяр ёслоор хэрглэж гэн эсвэл одоо юу гэдгийг найз нөхдөдтэй болж гэн одоо сэтгэл одоо юу гэдгийг сэтгэл санаагаа засах гэж байна ч гэдэг юм уу янз бүрийн шалтгаанаар стресс уудаг ядарна тэргээ тайлна тийм стрессээ тайлна нэг арга болгоо тийм ингэж явах явцдаа л энэ хэрэглээ маань ихсээр гал тийм давтамж нь ихсээр гал энэ өвчнөд хүрчихэж байгаа. Тийм учраас би юу илээ гэдгийг хүн болгон өөр дээрээ бодох хэрэгтэй болчдөг. За тэрнийг гэдэг өөр хүмүүстэй харьцуулахаас өмнө би нэрээ юу вэ гэдгийг тестлээд үзэх боломжтой. Одоо нэргүүгээр, хаяггүйгээр ийм боломжууд байдаг. Дээр нь яг мэргэжлийн хүмүүсийн тусалцаа аваад би нэг жоохон уугаад байгаа шүү гэд хандаад тий онцлогоо хийлгээд за гайгүй үе сайн л үз тий за эсвэл ийм сэжиг бүхий байгаа бол одоо яах вэ? Яаж сэргийлж болох вэ? Тий одоо бас нэг 65 хүрэхгүй хүчих ингээд бас урчих гад байна шүү дээ. Энэ бол юм тий нэг бол бас л гэмтэл эсвэл одоо гэмтийн бос шалтгаануудаар ингээд нөлөө их байдаг учраас тэгээ дээр нь нөгөө нэг амьдралын чанар нь ямар байх вэ тий архин донд хөвчтэй хүмүүс төр бол маш хэцүү байдаг. Яг хоо эхний 1 2 3 дахь шатн дээр бол хүмүүс мэддэггүй. Ер нь бол манай эмнэлэгт хандж байгаа хүмүүсийн дийлэнхийн сүүлийн үе шатнд ирдэг. Гэрийнх нь их хвчлэн энийг хэмжлүүлмээр байна гэж хэлдэг. Тэ өөрөө бол зөвшөөрөхгүй. Би бол зүгээр шүү дээ гэх. Гэтэ тэр донтох хэмжлэгэнд ингээд хамрагдахын тулд тухайн хүний нөгөө архинаас гарах хүсэл нь бас аюу төлхөө байна. Тий яг одоо яг энэтэй л холбоотой байгаа. Өөрөө мэдэхгүй бол мэдээж энэ дээр хүсэхгүй шүү дээ. Одоо өөрийгөө ямар хэмжээнд хэрэглээгээд байгаагаа мэдэхгүй ч бас. Тэгэхээр албан байгууллагын хэмжээнд урьдчилан сэргийлэлт аягүй сайн явагдах хэрэгтэй болж одоо бид нар мэдээлэлээр хангаад тэгээд энэ донд би нэг иймэрхүү болчиход байгаа юм шүү. Тэгвэл хайшаа хандах уу тий гэдгээ мэдвэл тэр газар нь бас нэг хүлээж авах ээлтэй орчин байвал нууцлаа хангадаг тий дээр нь яг энэ дээр одоо төлбөр мөнгө даатгал нь бас ямар байх вэ те тэр юмнэргээ хангацсан дээр нь одоо нэг яг археологийн эмнэлэг гэж манайх шиг ингээл хаяг тавьсан байвал зүгээр энгийн одоо хэрэглээгээ гайгүй гэж бодож байгаа хүн очихгүй шүү дээ те энэ дээр эмзэглэж байгаа байхгүй юу би намайг хүмүүс архичингээ ботчихгүй энэ чинь нийгмээс гадуурхалт аягүй их байгаа юм те дээр нь өөрөө тэр бас гадуурхалтыг хийгээд байгаа байхгүй тэгэхээр энэ дээр аягүй эмзэг болдог тэр энэ онцлог талуудыг нь харгалзаад одоо нэр хаяггүй те тийм нууцлын хувийн харамсдаг тийм байжээч энэ имчилгээ үр дүн гарах. Дээр нь урьдчилан сэргийлэлтийг маш бүр ингээ масс хэмжээнд аягүй сайн явуулж ийж тий. Тэгээ дээр нь зөвхөн эмнэлэг биш тий. Нийгмийн халамжийн газрууд өшөө энэ
ямар ч бизнесийн байгууллага ер нь энэ дээр үүрэг оролцоогоо сайжруулах хэрэгтэй байна. Тэгжээж л хамтарч энэ дээр өөрчлөлтийг гаргаж чадна гэж харж байгаа. За тэгээд одоо нэг халдвар төсөвч бас л хэвлэлийн шалтгаан эрсдэл хүчин зүйлийн тархалтын одоо үндэсний 4-р судалгаа гээд 2019 онд Монгол Улсын хэмжээнд явагдсан. Тэр судалгаагаар архис цогтууруулах ундааны хэрэглээний түвшин багассан хэдий ч одоо залуучуудын эзлэх хувь бас өндөр гараад ирсэн. Энэ бол маш харамсалтай тоо тийм ээ. Тэгэхээр ингээ өсвөр үе хүүхэд өсвөр үе нас гээд ингээд авахад 4 хүүхэд тутмын нэг нь одоо улсын хэмжээнд архиуж үтсэн. 10 хүүхэд тутмын нэг нь согтож үтсэн. Тэгэхээр манай залуучуудын дунд тийм тэрийг одоо тэр бидний эхэлж ярихад тэр архи цогтууруулах ундааны хэрэглээний түвшингийн хамгийн доод үе шаттай пирамидын хамгийн бага үед 21 нас хүрээгүй тэр хүүхдүүд маань архи цогтууруулах ундаа хэрэгжилж байна гэдэг бас маш харамсалтай тий. За энэ бол яг одоо бидний дээр ирж байгаа нөхцөл дээр ч бас харж байгаа. За одоогийн нөхцөл дээр ийм байна гэдэг маань 10 жил 20 жилийн дараа тий энэ архин дондох өвчний эзлэх хувь одоо энэ түвшнээс маш өндөр гарсан. Одоо үетэй харьцуулахад өндөр байх магадaltaй. Өндөр биш шүү дээ. Тэгэхээр за яг энэ насны хувьд бол хүүхдүүдийн хувьд өсвөр насныханд бол риск тейкинг буюу эрсдэл тий ингээ хоригдсан юм хийх сонирхолтой үе байдаг. Хагтал яг энэ дээр яагаад гэдэг дээр нь илүү ярилцах тий дээр нь яг баг орчныг тэр ямар орчин бэ гэдгийг судалж ийж энэ дээр ажиллавал илүү үр дүн гардаг юм тактик стратегиуд бас байдаг тий одоо нөгөө нэг арх зарах цэгүүд нь ойрхон байна уу сургуулийн орчинд байна уу тэрэнд хоригдсан учраас илүү сонирхоод үзмээр санагдаад байна уу тэгээ үн өртөг нь бас Монгол Улсын хэмжээнд савлгааруулах ундаанах тий одоо дэлгүүр орлоо гэхэд нүдэн дөрөвтэй тавигдаж байна нэг ширхэг одоо бэлэн хоолны л үнэтэй вэ шүү дээ зарим арх тий тэгэхээр ийм хоригдж байгаа юмыг өсвөр үеийнхэн сонирхох туртайгаа та ярилцлагандаа сайжрууллаа тий тэгэхээр одоо тэн дээр л одоо бодож тий төлөвлөж тэр онцлог дээр нь л ажиллахгүй бол зүгээр нь хуучныхаараа ажиллаад байвал үр дүн гарахгүй тодорхой болчиход байгаа тий одоо яг тэр цахим хэрэглээ өндөр байгаа одоо тэрнийх нь дундуур уйж хөө одоо олон улсын юунууд бол янз янзаар л үзэж чинь тий аппликейшнээр байх уу эсвэл тэрийн нууцлалаар ингээд өсвөр үеийнхнаар нь дамжуулж оролцуулах уу яах уу гэл тий энэ хөдөлгөөний арга хэмжээнүүдийг сургууль болгон судалгаан дээр үндэслээд өөрсдөө онцлогоо дээр ажиллаж байна л та төхөрлөөр манайх бас энэ дээр ажиллахаас л өөр аргагүй л болж байгаа. За тэгэхээр одоо донтолтын эмгэг донтолтоос шалтгаалаад эмчилгээ хийж байгаа тийм наркологийн эмнэлэг маань. Тэгэхээр жилд ойролцоогоор хэдэн үйлчлүүлэгч хандж байна. Тийм манай эмнэлгийн хувьд болохоор уг нь бол нийслэлийн хэмжээнд үйлчлэх хэрэгтэй. Гэтэл одоо л улсын хэмжээнд тий ачаалал өндөртэй ажилладаг. За манай 24 цагаар үйлчлэгээ үзүүлээд ингээд жилийн хугацаанд дунджаар шүү дээ 2000 хүн үйлчлүүлж ийм үйлчлүүлж байгаа. За тэгэхээр 2000 хүн үйлчлүүлж байгаа хэдэн хувьд нь тамхинаас архинаас одоо гарч байна тий. За энэ бол өвчний онцлог байна. Энэ архаг өвчин. Тэгээ нэг удаагийн хэвтэл дээр буюу 10 хоног одоо хорлого тайлбарлах эмчилгээ хийлгэсний дараа энэ хүнийг эмчлэгцээ гэж үзэж болдоггүй. Хамгийн харамсалтай тий. Хамгийн төвөгтэй. За бүх эмчилгээний стандартууд дээр заагдсан байдаг хэмжээгээр тооцохоор бол энэ эмчилгээ хамгийн багадаа 3 сар 6 сартай юм удаан хугацааны дараа үр дүнгээ гарах нь байна. Үгүй эмчилгээ хийх хэрэгтэй. Үр дүн бол 3 жилийн дараас бид нар тооцох хэрэгтэй болчтой. Харахаг өвчин учраас яг тэр энэ өвчин өөрөө дахидаг, даамжирдаг. Уугаалал даамжрал байдаг. Тэр хүн хэдийгээр нэг хэсэг уухгүй явж өөрийгөө ингээд одоо хянаж байгаа юм шиг байж чадах ч тийм 1 сар юм уу 3 сар уухгүй байж чадна. Гэхдээ хэсэг хугацааны дараа нэг уухтаа маш их шуналтаагаар үргэлжлүүлж ингэж уугаад байсан татамжаасаа хамаарат өмнөхөөс улмал дордоод байдаг. Даамжирдаг харахаг өвчин. Тэгэхээр нэг удаагийн эмчилгээгээр бол энэ одоо нийслэлийн өвчин шиг ч юм уу шууд үр дүн гарчдаггүй. Одоо энэ мэдээлэл байхгүй тутмаг болохоор хүмүүсийн хүлээлт нь юу гэдэг юм манай дээр очиод 11-ийн эмчилгээнд тий хамрагдчихъя. Тэгээ нэгснийхаа дараа болчлоо гэдэг ингээд дутуу хайчдаг. Гэр бүлийнхаа энэ дээр хяналттай оролцсон, хамтарч оролцсон. Дээр нь хороо дэмжлэг үзүүлнэ зөв тий. Дэмжих бүлэгтэй энэ үргэлжилсэн шатны эмчилгээтэй байхгүй бол энэ буцаалуудаг. Тэгээ энийг бол бид нар дахиалт буюу давталт тий гэж үздэг байгаа. За энэ бол байдаг өвчин. Тэгэхээр энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зүгээр энэ дээр яагаад энэ хүн эргээд уучваа гэдэг дээр нь анализ хийгээд
За дараа нь давтахгүй тул тэр хүн юугээ мэддэг байх хэвээр юм. Яаж татгалзах хэвээр юм. Хөвчлөндөө хүнд үгүй гэж хэлж чаддаггүй тийм хүмүүс байдаг. Дээр нь яг одоо юу гэдэг хүний гомдоочихгүй гэдэг. Одоо ялангуяа арх удаг найзаагаа юм уу хин нэгэнд нь зовлон тохиоллоо гэхэд уухгүй байж чаддаггүй Тэр зовлонг нь одоо хуваалцсан гэж өөрийгөө ойлгож архиа хэрэглэх хэлэх нэ шүү дээ тий. Тэрнээс биш ингээд өөрөө ирэхгүй аваад уучаад байгаа биш шүү дээ. Энэ бол амьдрал дээр энэ хүмүүс маань эргээд уугаад байгаа шалтгааны хувьд бол нэлийн тийм түүгэж хэлж чадахгүй. Дээр нь яг сэтгэлийн хат байна тий өөрийгөө авч явах өөртөө итгэх байдал дээр нь нийгмийн аяг их дарамт биш шүү дээ. Шинэ ажилд орлоо. Тэр ажлын газрын танилцах уулзалт хийдэг юм уу тий нэг юм шоудлт хийн. Тэрнээс нь болоод уухаас өөр аргагүй болдог ч юм уу тий гих мэтэр. Ийм шалтгаанууд бас түгээмэл. За манай энэ удаагийн одоо ярилцлагын зочноор өргөдөж ирсэн түвшинчтэй маш их баярлалаа. Хойлоо дараа үргэлжлүүлээд энэ ярилцлагыг олон нийтэд хүргэх болно. За дараагийн сэдв маань одоо хэрүү сонирхож байвал бид нэр архины давхар хамгааллын талаар утгагүй та бүхэндээ мэдээлэл хүргэнэ. За та бүхэндээ баярлалаа. нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна.